Орхон аймагт нээлттэй хийж буй ерөнхий боловсролын уран гişиг урлагийн төрөлцсөн сургалтад сургууль нь улсын төсвийн санхүүжилттэй зэрэгцэн хөтөлбөрөөр хичээллэнэ. Тус сургуульд 1-ээс 11-р ангид 350 гаруй сурагчдыг 13 төрлөөр урлагийн боловсрол эзэмшүүлж байна. За анх 1988 онд буюу 34 жилийн өмнө ерөнхий боловсролын 4-р сургуулийн дэргэд хүүхдийн хөгжмийн оройн сургууль нэгдэж байсан төвхтэй. Тэр цагаас өнөөдрийг хүртэл тасралтгүй үйл ажиллагаа нь явагдаж байсан тус сургууль өөрийн байртай бие даасан ерөнхий боловсролын сургууль болж нээлттэй хийж байна. Би бас сургуулийнхаа нээлтэнд оролцоод маш их баяртай, маш өндөр сэтгэлтэй байна. Манай сургууль чинь бүр 80 хэдэн онд соёлын яам, боловсролын яамны сайдын тушаалаар Эрдэнэтийн 4-р 10 жилийн дэргэд хөгжмийн оройн сургууль гэж анх нээгдэжсэн. Тэр цагийн тэр чин социализмын үе, тэр цагаас хойш зах зээлийн хүн ширүүн жилүүдийг туулж, даван туулаад одоо өнөөдрийн бүр тусгай сургууль болон нээгдэж байгаа явдал би бүхэн их баяртай байна. Бид нар бол хөгжмийн авьяастай хүүхдүүдийг шалгаруулan аваад дараагийн урлаг соёлын мэргэжил эзэмших зорилго өгөх хүүхдүүдийг тэр чиглэлийн сургуульд сурах боломж нөхцөлийг хангаж өгдөг тийм л багш нар байлаа. Тэгээд ийм сургуульд бол өөр нэг хэрэгтэй юм гэдгийг би ойлгож уран авсан зүйлээ хэлэхэд хайдууга манай энэ сургууль дээр Эрдэнэтэд ирсэн хойно ирчээд надад должин сүрээ би чамд их баярлалаа. Миний энэ жилийн шавнар дотор бас хамгийн хөгжмийн боловсролтой сэрж мэтөө гэж баяр өгж ирснийг би ерөөсөө мартсан. Ямар ч шагналаас илүү шагналыг надад болсон. Тэгээд урлагийн сургууль маань өмнө нь 4-р сургуулийн дэргэд хичээлж байсан хөгжмийн ангиудыг одоо үндэслэн суурилан байгуулагдаж байгаа. За энэ хөгжмийн 4-р сургуулийн дэргэдэх хөгжмийн сургууль ангиуд маань 1988 онд хүүхдийн хөгжмийн оройн сургууль нэртэйгээр 4-р сургуулийн дэргэд байгуулагдсан ийм ангиуд үндэсний хөгжмийн голцоо ангиуд байсан. За тэгээ энэ ангиуд маань өдийг хүртэл одоо тасралтгүй хичээлдэж 34 жил тасралтгүй хичээлдэж одоо явж ирээд өнөөдөр одоо бие даасан сургууль, урлагийн сургууль болж өргөжинд хэлээд дээр нь бол урлагийн олон ангиудыг бас нээж хичээлүүлж байгаа. Өөрөөр хэлбэл дуу, бүжиг, драм ангиуд, за тэгээд уран зураг, дизайн, гар урлын ангиудыг бас нэмж ингэж хичээлүүлж байгаа. За мөн төгөлдөр хуур, уран нугралтын ангиуд бол өмнө нь бас хичээлж байсан ангиуд үргэлжлээд ингээд нэмж илт аваад ингээд явж байна. Бид нар бол энэ хичээлийн жилд хамгийн гол нь өөрийн байртай болж бие даасан сургууль болж гарсныхаа тухайд бол энэ өнөөдөр бол нээлттэй ингэж хийж байгаа. Орхон аймгийн уран гişиг урлагийн төрөлцсөн сургууль үндэсний хөгжмийн бүх төрөл, төгөлдөр хуур, уран нугралт, гар зураг зэрэг 11 бүлэгтэй. За энэ хичээлийн жилээс 1-р ангийн сурагчдад төгөлдөр хуурын суурь олгож, эх хичээлийн жилээс бүх төрлийн хичээлийг эрчимжүүлнэ. Маш гоё юм. Тэгээд манай сургууль ингээд тусдаа гарсан зэх баярлж байна. Өмнө нь бол айгаа тийм нэг ерөнхий боловсролын хичээлийн хажуугаар бид нар хуурайг хөгжмөөч гэдэг юм явдаг байсан. Тэгээ ингээд нөгөө ерөнхий боловсролын багш нараа зарим багш нар их ойлгохгүй байдаг гэсэн. Тийм учраас жоохон зөрчилтөө гараад тэг юу гэдэг гэсэн. Одоо болохоор ингээд нэг сургуульд ороод тэгээд хичээл нь хажуугаар нь давхар ойлгоод энэ багш нар маань ч гэсэн ер нь аяг ойлгодог болцсон байгаад их баяртай. Тэр нь их давуу талтай. Одоо би соёл урлагийн сургуульд сурж байгаа. Тийм эндээс маань сургуулиас бол их соёл урлагийн сургууль руу оюутнууд их явдаг. Оюутан болж. Тийм. Нөгөө мэргэжлийн шалгалт маргалтыг өгөхөд голдох юм байх тоо. Ер нь чанартай шүү. Сайн. Бид нар мундагтай болоод идэх. Би энэ морин хуур хөгжмөнтэй 2003 онд анх холбогдчихсэн. Анх 2003 онд ерөнхий боловсролын 4-р сургуулийн дэргэдэх хөгжмийн сургуулийн морин хуурын ангид Батсайхан багшийн удирдлаганд анх орж энэ морин хуур гэдэг энэ сайхан хөгжмөнтэй анх холбогдчихсэн. За тэгээ энэ сургуулаа би бас 2009 онд төгсөөд соёл урлагийн их сургуулийг 5 жилээр дүүргээд эргээд энэ хөгжмийн сургуультай ирж одоо хүртэл багшилж байна. Манай урлагийн сургууль болохоор манай уран гişиг сургууль болохоор 4-5 дахь ангиас эхлээд морин хуурын үндэсний хөгжмөд эсэлтээ авч эхэлж байгаа. Намайг Инх суул гэдэг. Би одоо энэ сургуулийн 11-р ангид суралцдаг. Тэгээд энэ сургуулийн анх болохоор хавар ингээд шалгалт авч байхад мэдчихсэн. Яг тэр үедээ болохоор өгч чадаагүй. Тэгээд намар ер нь бол тэгээд шалгалт өгöd орсон. Зургийн ингээд орон зургаар явж байгаа. Тэгээд Орхон аймагт маань анх удаа урлагийн төрөлцсөн сургууль нээлттэй хийгээд тэр сургуулийн анхны бяцхан эсрэгч болоод охиноо явуулж байгаа. Нийгэмд болон бусдад соёлыг түгээх ирээдүйн мундаг болсон хүчнүүд энэ сургуулиас төрөн гарах байхаа.
Уурхайчдын өдгий болсон хот маань бас урлагийн өдгийгээр цаашдаа түүчээд болоод гэж бодож байна да. 2021 онд байгууллага захирамжаа гаргаж байлаа. Цар тахлын жил гаргаж ирсэн одоо гэгээлэг захирамжуудын нэг. Хуучин ч гэсэн байр олж авсан. Одоо энэ дээр урлагийн том заал хэрэгтэй, урлагийн тайлан хэрэгтэй тийм ээ. Спортын заал хэрэгтэй. Дээрээс нь одоо бас жаахан хөгжим аппаратурууд хэрэгтэй. Энэ бүгдийг 2023 оны хөрөнгө оруулалтууд шийднэ. Хамгийн ихний амлалт маань бол иргэжил урлагийн сургуулийн маань хүүхдүүд тайлан доголдоо тавина. Эрдэмтчүүд дамрын талбай дээр тавина. Энэ бол их гоё болох гэж бодож байгаа. Сая бид нар аварын зардлаар одоо 100 гаруй сая төгрөгөөр жоохон засвар хийгээл орсон. Тэгээ цаашдаа хийх ажил бол ихтэй. Үнэхээр одоо бас хөрөнгө мөнгөний болцоо байвал нь бид нар бас шинэ сургуулийн бас боломжийг харж байна. За цаашид тус сургуульд шаардлагатай стандартын дагуу засвар хийж, орон нутгийн зүгээс урлаг спортын заал барьж өгөхөөр удирдлагуудын зүгээс анхаарлаа хандуулна гэлээ.